төрийн нууц хамаах мэдээ хөтөл тусмаа октив гэрээнүүдийн мэдээллийг 36 хотын гэрээг ил болсон асуудлаар бас мэдээлэл сонслоо. Энийг бас асны зүгээс эдийн засгаар дараагийн уралдаанаар танилцуулаад болохоор байшруулалтын үйлдэл явах ингээд шийдлээ. Энэ гэрээний цаана хүмүүсийн арга жил хүмүүсийн сүнжиг юу болсон тухай олон зүйлүүдийг заах 100 хүмүүс гарч байгаа. Энэ хоёр асуудал нэгдүгээр нь энэ асуудал хүмүүсийн улаасуудыг өдөр товоо явуулдаг орны бас яриад болцоо олж ирэх. Хоёрдугаар яагаад юуны ажил гэрээлүүдийг улсын нууц дээр авч явуулгаар гэдгийг үзэл хэмжээ би манай тэнд төрийн болоод хамгийн онцгой хаваа өөрчлөлт болохыг өгөх гэж байна. Зөвхөн энэ үйлдэл дээр би өөрөө ухаалцуулах таалагдгийг өөрөө ухаалцуулах. 2016 оны 12 сарын 1-ний өдөр төрийн нууцын тухай хуулийг байсан төрийн болоод хамгийн нууцын тухай хуулийг өөрчилсөн. Танай анзаараа 16 оны 12 сард ирүүлжсэн үе. 16 оны 12 сарын 1-ний чому гэрээний нууц авах энэ нууц авахыг нээгээд эндээс цаагаад энэ хуваачсан. Одоогийн намын үнэлгээ болсон засгийн газар үнэлгээ болсон хамгаалтын бүлгүүрээс ийм шийдвэр гарч. За энэ авах нь юу юм? Нэгдүгээр төрийн нууцын тухай хууль байсныг төрийн байгууллагууд нууцд авдаг энэ эрх зүйн боломжийг нэгдүгээрт нь нээж авсан. Хоёрдугаарт нь тэрний өмнөх хуулиар зөвхөн улсын хурлаар хуульчлан заасан 62 асуудлаар хуульчлан заасан асуудлаар нууцд авдаг байсныг нууцд авах тэгэхээр та нар боддоо улсын хурлаар хуульчлан заасан асуудлын цар хүрээ 300 болгож нэмсэн. Засгийн газар нууцд авдаг болсон. Төрийн өмчт компаниуд нууцд авдаг болсон. Ингээд 16 оны 12 сарын 1-ээс хойш энэ хулгай хэрхэн яаж давж ирснийг бид нэр асуудлыг ярихаас гадна асуудлын үндэс суурьтай нь бас бид нэр үндэс суурийг нь уг язгуурыг нь устгахын тулд ажиллах ёстой гэдэг ийм байр одоо ийм зарчмаар бид нэр ажиллана. Тэгэхээр энэний дээр эхлээ онгоос үлийн төсөл өргөн баригдаад юм. Та нар тэгээд энэ бүхнийг сурвалжлаараа цагтаа нартаа 26 оны 12 сартаа ингээд асуудал хандаж судлаараа. Энэ хэрхэн яаж системтэйгээр энэ нүүрсний хулгайн авилга нууцд авах замаар энэ системийн авилгыг хэрхэн үүсгэсэн тухай асуудал шүү гэдгийг та бүхэн тодорхойлж хэлье. Хоёрдугаарт нь ойрын өдрүүдэд болж байгаа өдрүүдэд ил гарч байгаа энэ эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн асуудлыг би болж байгаа биш ил гарч байгаа гэж хэлж шүү. Болж байгаа энэ асуудлаар бид нар бас сая байр сууриа ярилцлаа. Энэ асуудлыг хэлж дуусгах сүүлийн хугацаа 10 сарын 17 буюу баасан гараг байна. Тэгэхээр асуудал бол арай цаг хугацааны хувьд бас энэ маргааштай шийдэгдэхгүй болов гэж бид бүгд харж байна. Тийм учраас арц намын бүлгээс бас тодорхой сая 3 асуудлаар бид нар байр суурийг нэгтгэлээ. 3 асуудлаар. Нэгдүгээрт нь энэ Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах асуудал, улсын хурлын даргаыг огцруулах энэ асуудлыг хамтд нь хэлцэх ёстой гэдэг энэ зарчмын байр суурь шаардлагыг арц намын бүлэг тавих ёстой гэж. Энэ хоёр асуудлыг хамтд нь хэлцэх ёстой. Магадгүй нэг өдөр нэг дор хэлцэх ёстой. Энэ өөрөө зөвхөн нэг хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн засаглал хоорондын асуудал, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллагын хоорондын энэ зөрчлийн асуудал болж хоёрлаа. Энэ өөрөө нэгдүгээрт нэг намын дотоод зөрчил хагарах тэмцэл байсан бол төрийн тэмцэл болж хоёрлаа. Энэ асуудлыг яаралтай тодорхой шийдэхгүй бол энэ өөрөө төрөөс том улс орны асуудал болж хувирахгүй. Намын асуудал, төрийн асуудал болчлоо. Одоо ганцхан алхаад
улс орны асуудал, төр улсын асуудал болж хувирах нөхцөл байдалд очиж байна. Ийм учраас энэ засаглалын хямралт байдал хөдөлж байгаа учраас энэ асуудлыг хамтдан хэрэгжих ёстой. Аль нэгийг нь төрүүлж дагаарн биш гэдэг шаардлагыг бид нэр тавина. Хоёрдугаарт нь Арц намын бүлгээс одоо та бүхэн бүлгийн шийдвэр, нэгдсэн шийдвэр яаж гарч байгаа гэж баг бүгдээр асуудаг. Энийг чинь бид нар бас сая бүлгээр хариулт өгч байна. Энэ нь Арц намын бүлэг асуудлыг хэлэлцээд нэгдсэн хуралдааны, нэгдсэн чуулганы санд хураалтын өмнө хүртэл Арц намын бүлэг байр суурь нэгтгэж олон нийтлэл зарлахгүй. Бид нэр тэр үед очиж нэгдсэн байр сууриа гарганаа. Энэ хүртэл гишүүд бас тодорхой хэмжээний итгэл үнэмшлэлээр асуудал хандаад явж болно. Тэр үед бүлгийн нэгдсэн байр суурь, Арц намын нэгдсэн байр суурь гарна. Энэ үедээ бид нар орны төлөвлөлтөд байр суурь нэгдүгээр байдлаар хангах явна гэж. Тэгэхээр хамтдан хэлцэх ёстой Арц нам асуудлыг өмнө шийднэ. Гуравдугаарт нь эрх баригчдад хоёр тал болоод төрийн өндөр агуун тушаалтан институт хоорондын асуудал болгоод явж байна. Энийнд эрх баригч тал хуваагдаад явж байна. Яг энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон улсын их хурлын дэд дарга энэ өдрийн хуралдааныг ахын хурдуулах ёстой. Цөөнхөөс томилогдсон дэд дарга энэ асуудлыг буюу хөрөнгөөр даргын асуудлыг хурдуулах нь зүйтэй юм а гэдэг ийм зарчмын 3 асуудал байр суурьаар нэгтгэснийг бас та бүхэнд илэрхийлье. Асуулт энэ салбартын бүлгийн гишүүд байр суурийг нэгтгэхгүй та сайн хэлчихлээ шүү дээ. Тэрийг юу гэж ойлгох ястах норм гэдэг юм шиг бид нарт тэгж ойлгох юм. Гишүүн болон өөрсдөө саналаа гэж ойлгох юм. Өгөөдөө санал хураалтанд энэ нэгдүгээрт нь хамтдан хэрэгжих ёстой. Хоёрдугаарт нь энэ санал хураалтын өмнө бид нэр асуудлаа шийднэ. Тийм өнөөдөр юм 5 хоногийн өмнө 4 хоногийн өмнө бид нар асуудлыг тодорхой асуудлыг бас шийдэх байна. Хамгийн энэ асуудлыг бид нар өнөөдөр шийдэхэд тов дараалд байгаа асуудлыг л ярьдаг. Тийм учраас эхлээд хамтдан байжгаад хамтдан асуудлыг шийдэх ёстой. Асуудал дээр нэгдсэн байр суурь Арц намын бүлгээс гарах ёстой. Тэрнээс одоо байгаагаар энэ 7 хоногт нэг асуудал байна. Нөгөө асуудал нь энэ 7 хоногт байхгүй байна. Ийм салцсан асуудал дээр Арц намын бүлэг нэгдмэл шийдвэр гаргах боломжгүй юм аа. Эхлээд энэ хоёр асуудал улсын их хурлын даргаыг хоцруулах асуудал, ерөнхий сайдыг хоцруулах асуудал нэг өдөр баасан гарагт цаатлын хугацаа бүр баасан гарагийн айлыг нь хамтдаа тавигдах ёстой. Ингэж Арц намын бүлэг шийдвэр гаргах боломж олгоцоо бүрднэ гэж үзэж байна. Нэг асуулт одоо специалист энэ Монгол Ардын нам хагарсан чинь Арц нам хацаавч байгаа. Та яг орж ирсэн дараалал асуудлыг шийдэж Арц нам сургууль ерөнхий сайдын асуудал орж ерөнхий сайдын асуудлыг шийдээд Арц нэг хөтлийн даргын асуудлыг шийдээд энэ асуудлыг шийдэхгүй энэ улс орны амьдрал энэ өвөржил тусгай асуудал багшийн салхи улсын асуудал хүчирчний асуудлыг Арц нам хацаавч байгаа юм шиг энэ байсаар гэж хэлжээ. Арц нам ямар асуудлаар бид нар бүлгийн гишүүдийн нэгдүгээр байр суурь санаа бүлгийн гишүүд чинь бид нар алинч програм дарж байгаа их сайжруулж алинч нэгдүгээр одоо өдөржин онцгой гэж байгаа бид нар онцгой коммент дарах гэдэг юм санал ихтэйс одоо ингэ болчихсон юм уу? Эсвэл бүлгийн одоо бүлгийн гишүүд нэгдсэн байр суурь юу байна? Монгол Ардын нам хаалсан чинь Арц нам бодлоо байгаа шүү. Арц намын гишүүд нэгдмэл ойлголттой нэгдмэл зарчмын байр суурьтай байгаа. Сая нэг танилцууд 3 асуудлыг Арц намын өнөөдрийн хуралд, бүлгийн өнөөдрийн хуралд 28 гишүүн оролцсон. 28 гишүүн 100% гараар өгч хийсэн. 100% сандаа. Зөвхөн саяны 3 асуудлыг дахиад хэлье, хамтдан шийдэх ёстой. Асуудлыг бид нэр хамтдан шийдэх асуудал шийдэгдсэн үед өмнө бид нэр байр суурийг нэгтгэнэ. За 3 дугаарт нь улсын хурлын дэд хөрөлдөр даргуулах тустай гэдэг асуудлыг өнөөдрийн хуралдаанд оролцсон 28 гишүүн 100% сандаар шийдсэн гэдгийг хэлье. Тэгээд орж ирсэн дарааллаар нь одоо жишээ нь өөрөө чи асууж байгаа асуултыг бол би сайн ойлгосонгүй. Энэ бол саяны зөвлөлд өнөөдөр хамтдан хэлцэх цаг хугацааны дарааллыг нэгтгэж хэлцэх энэ улсын хурал бүрээр хууль зүйн боломжтой хуулийн хүрээнд асуудлыг тавьж байгаа юм хэлье. Яг тэр нэг нь улсын хурлын дотоод асуудал нөгөө гүйцэтгэх засаглалын асуудал учраас аль алинд бас тусдаа хуулийн дүрм журмтай учраас нэрлэх юм хууль зүйн гарч байхгүй гэж юм харж байна. За нөгөө дугаар та бүхэн ийм одоо саналтай байсан бол яагаад өнгөрсөн 7 хоногийн асуудлаа оруулж болоогүй юм. Яагаад ингэж улсын асуудлыг хатаад байгаа юм. Та ажил хиймээр байна. Тэр ажил хатаад гэсэн
болчихлоо. Энэ асуудлаа өөрсдөө томилцаараа байгаа юм шүү гэдэг тодорхой тайлбар өгч. Яагаад өнгөрсөн 7 хоног тэлцээгүй гэж энэ 7 хоногийн эцэг асуудлын төв баасан гарагт ажил дуусны дараагаар сая сошиалист танаар харж ирсэн байх үдсээ өдөр өмсөндөө шийдэгдэж байгаа. Өнөөдөр нэгдэх өдөр, өнөөдөр тов дараалалд хоёр асуудлын нэг нь л байгаа гэдэг. Энэ бол зогсгүй юм аа. Хууль эрх зүйн хувьд чинь, улс төрийн хувьд чинь зогсгүй юм аа гэдэг үүднээс тавьж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт нь хамтдан хэлцэж болохгүй гэдэг одоо хуулийн заалт 55-аас одоо хүмүүс танилцуулж өгөхөөр хамтдан хэлцэж болохгүй гэдэг. Хамтдан гэдгийг нэг тогтоолоор биш мэдээж энэ тус тустай асуудал болж хэлцэгт нь хамтдан гэдэг нь бид нэг өдөртөө энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг та нар ойлгоо. Тэрнээс энэ санааны бүлгээс тавьж байгаа энэ саналыг одоо санал хүлээж авах яг нэг санааны самчиг улсын хурлын дараа нэрдэх зүйлийг хүлээж авахгүй бол даасан болон бүрэн гарагт улсын хурлын эцэг чуулган хөндлөхгүй гэж арснааны бүлгийн гишүүд санал болохгүй гэж ойлгож байна. Одоо тийм энээр одоо тухайлбал Тэмүжин гишүүн яг нөгөө хууль зүйн гаргалгааны тухайд бас сайн тодорхой тайлбарлаад өгч болох уу? Ер нь бол нөгөө ерөнхий сайдад очрол хэсэг асууж нь бол угаасаа ингээд оржгийн төрийн байгууллагын байнга орны хуралдаанаар тухайлбал хэлцээ явж ирсэн шүү дээ. Сая тэгээд төрийн байгууллагын байнга орны хуралдаан авчирсан намын гишүүд бойкот хийгээд байгаа учраас одоо үргэлжлүүлэн хурлах боломжгүй боллоо гэж тодорхой хугацаагаар захирлж байна гэдэг хэлээд байна. Тэгэхээр ер нь орчсон дараагаар гэдэг нь хэлцээж явж болох улсын хурлын энэ улсын хурлын дараа хугацаа зааж өгөөгүй ерөнхий сайдыг бол оцроод асууж тэр 10 минут дотор эцсийн шиг асуудал хугацаагүй гэдэг жишээ нь нэг жилийн дотор хэлцэхгүй 28 хоног хүртэл хэлцэхгүй байж болох уу? Ийм учраас сайн хамтдан хэлцээ гэж байгаа. За энэ бол зүгээр хүсэл бишээ. Энэ ардс намын бүлгийн 42 гишүүнээс энэ 28 гишүүн гараар өргөж шийдсэн албан ёсны байр суурь, албан ёсны шаардлага. Төрийн байгуулалтын байнгын хороо 11 цагаас суралцсан манай бүлэг дөнгөж хуралдаад одоо тарж эрдэнэ хүрээнд асуудлаа ярьж байгаа гэж бодож байна. Бидний зүгээс ямар зүйл бодит гэсэн зүйл байхгүй. Улсын их хурлын намын бүлгийн хуралдаан гэдэг улсын их хурлын хуралдааны чуулганы нэг хэсэг адилхан. Бид нар энд хуулиар ногдсон ажиллаа хийж байгаа юм хүмүүсээ. Графимын сэтгүүлчийн хоёр асуулт байна өдрийн мэнд. За нэгдүгээр энэ төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу? Улсаараа ямар нэгэн нууцад авсан тамгатай чаасны араас хөөцөлдөө бид нар 20 хоног хэрэлцэж мэргэжиж энэ хуулийг ер нь өөрчлөх шаардлагатай юу? Ингэж эсвэж байгаа шалтгаан нь засгийн газар оруулж ирээл ингээд хамглаад ер нь бүгдийг нууцд авчдаг ийм хулгай юм руу явчихж байгаа юм шүү. Хоёрдугаар асуулт төрийн өмчт орон нутгийн өмчтийн нөгөө урт нэртэй хуулийн төсөл явж исэн Б2 ахлаад энэ хуулиа оруулж ирэхгүй мүү? Тэгэхгүй бол төрийн өмчтөөр маш их мөнгө байгаад ямар ч хяналтгүй ингэж яваад улс орноороо хулгай асуудал яриад яг нэг сар болчлоо. Тэгэхээр хуулийг нь засаад энэ процессыг нь зөв замд нь оруулахад арчилсан нам шахаж шаардаж ажиллах юм уу? Ийм хоёр асуулт байна. За та сая сүүлд хоцорч орж ирсэн шиг байна. Би яг энэ мэдээллийг эхэнд хэлсэн. Төрийн болоод албаны нууцын тухай хууль гэж 2016 оны 12 дугаар сарын 1-нд өнөөгийн эрх баригчид 9 жилийн өмнө баталсан. Хуулийг өөрчилж үндсэндээ хулгай хийх боломжийг хулгай хийх цар хүрээг 12 сарын 1-нд баталсан. Хуулиар өөрсөндөө авсан. Бүр яг өөрийн чинь хэлдэг. Тэр үед зөвхөн төрийн нууц гэж байсныг албаны нууц гэдэг аж ахуйн нэгжүүд зөвхөн бизнесийн гэрээг нууцанд авчихдаг болчихсон. Яг саяны өөрийн чинь 2 дугаар асуултаа болоод төрийн өмчт аж ахуйн нэгжүүд кичнээн том байна, кичнээн данхар, кичнээн худалдаа байна. Энийг бүгдийг өөрсдөө нууцанд авчихдаг эрхийг нээчихсэн. Тэгэхээр энэ бүгдийг одоо энэ авилгалын болсон энэ суурь шалтгааныг бид нэр худалдаа болсон суурь шалтгааныг өөрчлөх ёстой гэдэг эрх даваа гарагийн нэгдүгээр төрийн бүлгийн хуралдаар би энэ хуулийн төслийг одоо өөрчлөлтийг бэлтгэж байгаа бүлгийн хуралдаар танилцуулаад энэ хуулийн өөрчлөлтөд өргөн байхаар ингээ бэлэн болж байгаа гэдгийг хэлье. Тэгээд төрийн өмчт болоод орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүдийн хэлтод байна. Хуулийн талаар ардс намын бүлэг, ардс намын гишүүд бүгдээрээ маш тодорхой байсан зүйлтэй. Нэгдүгээрт нь энэ төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг сайн сайхан болгож хуулиараа гоё болгох гэдэг бас өнгөц хэрэг. Ардс нам бол ардс намын бүлэг бол энийг гоё сайхан косметик гоё зүйл хийхээс өөр энийг эрс танах ёстой л гэж боддог.
байгаа зүйлийг өнгөлн тадлаад голчилж хангалаад үр дүн гарахгүй. Цаа талд нь саяны буглаач нь бүгд хэвээрээ би ийм учраас тэр эдийн засаг давмгай байдал болчиход байгаа төрөмжт аж ахуйн нэгжүүдийг эрс цөөлөх ёстой гэж бид бүгд санал нэгтэй байдаг. Ингээд өнөөдрийн хэвлэлийн оролт үзчихсэн та бүхэнд баярлалаа. Нэг асуулт асууя. За тэгэхээр өмнө нь 2019 онд улсын хурлын даргыг огцруулж исэн. Энэ үед парламентын дархлааны асуудал хөгжижсэн. Өнөөдөр одоо 2 дахь тохиолдол болж ирсэн улсын хурлын гишүүдийн дараа. Энэ дээр одоо парламентын дархлаа гэж хамгийн ярьдаг намын бүлгийн хувьд ялангуяа хувьд идэвхтэй тодорхой тайлбар тэмцэн гişүүгөөч өнөөдөр улсын хурлын дараа ингээд огцруулах болчих бол засгийн газрын асуудал шүү дээ. Гишүүн тайлбар хийх баг. Энэний цаана бид та бүхэн ингээд анзаарж байгаа бол нэг намын асуудал, нэг намын хулгай хоригдсон асуудал ямар үр дагавар төрч Монголын төрийн ингээд засаглал хоорондын хууль тогтооцсон тэрний толгойд сууж байгаа хоёр хүний маргаан бүр ингээд институт хоорондын асуудал болгож өнөөдөр нөгөө бидний яриад байдаг нэгэд байдаг төсөв төлөвлөгөө маань 26 оны ахуй амьдралын асуудал маань хайж байна. Энэ багш эмчнэр нь талбайдаар гараад одоо бүгдээрээ жагсчихсан. Эмнэлгийн салбар нь эм тарианых ч мөнгөгүй болчихсон. Одоо өөрснөө тэр мөнгөө зөөгөл нөгөө эрүүл мэндийн дадлын тогтолцоо нураад унчихсан. Эрчим хүчний салбар нь хөвөл болж ирдэг. Одоо баг лааш үдэнзээ бэлтгэх төвшөнд очижсэн. Нөхцөл байдал яг ямар байна? Гэтэл энэ засаглал хоорондын асар том маргаан төрж байна. Дахиад энэний цаана нэг алхаад зөвхөн төрийн улсын хэмжээний асуудал болон хувирахгүй. Харин зөвхөн бид нар амьдралаар монголчууд агсан тогтолцоонд шилжээд одоо үндсэндээ тулгарч байгаагүй парламент тийм дархлаатай холбоотой парламент магадгүй тархтай холбоотой тийм хүсвэшгүй үр дүн рүү энэ бүхэн чинь хөтлөж байгаа юм биш үстэй. Одоо тийм учраас цэг таах ёстой, хамтдаа шийдэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа гэдэг бас давтан хэлээд тэмүүжин шүү. Баярлалаа. Өмнөх парламент улсын хурлын даргыг огцруулахын тулд нэг хүн зөрөөс хөргөлсөн. Хамгийн их сонирхолтой зөрчилтэй байгаа ахмад тушаалтнаас тэр хуулийг өргөн барьсан. Улсын хурлаас өргөн бариагүй. Улсын хурлын гишүүдээс өргөн бариагүй. Та бүхэн түүхээс санаж байгаа бол түүхийг эргүүлээд нэг хараад үзээрэй. Зүгээр парламентын дархлаа, парламентын арчлыг хамгаалахын тулд Арс намын нэг хатуу байр суурь байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь парламентын спикер буюу улсын хурлын дарга гэдэг хүн юу хийж болохгүй юм бэ гэдгийг зөв тодорхой томьёолж өгөхгүй бол тэр хийж болохгүй гэдэг зүйлийг томьёолоогүйгээсээ болоод парламент руу шаардлагагүй маргаан хэрүүл орж ирээд парламентын арчлыг өөрийг нь буснуулдаг юм байна. Парламентын дархлааг өөрийг нь одоо бүлгэрүүлдэг юм байна гэдгийг харж байгаа. За эхнийхийг нь би маш тодорхой хэлье. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд байгаа 3 албан тушаалтан санал зөрөөд тухайн үед парламентын улсын хурлын дарга байсан хүн өөр саналтай байсан учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг солихс гэдэг энэ хэрэгцээн дээрээс улсын хурлын дарга сэлж байсан. Өмнөх кейс нь. Эндээс биднес ямар сургамж авах хэрэгтэй байсан бэ гэхээр парламентын спикер юу улсын хурлын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлт байж болохгүй юм байна. Дэлхийн нийтээр ийм жишг байдаггүй юм байна гэд улсын хурлынхаа даргыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарчихсан байсан бол бас маш олон өөрчлөлт одоо ирэх байсан. Та бүхэн анзаараарай. Дэлхийд ийм жишг ерөөсөй байхгүй. Улсын хурлд ажиллаа хариуцдаг хүмүүс улсын хурлыг толгойлдог хүн нь өөр газар очиод тэр ажиллаа хариуцдаг хүний дагалж байгаа зөвлөлд цэрэг нь болоо сууна гэдэг бол төрийн эрх баригчдад байгууллага эрх мэдэл хуваарлтын үндсэн суурь зочныг алдагдуулж байгаа. Энэ зарчим алдагдсан учраас тэр үед парламентын дархлаа гэдэг үг гарч ирсэн. За өнөөдөр дахиад юу орсон бэ гэхээр дэлхийн нийтэд байдаг жишг. Парламентын дарга буюу спикер гэдэг хүн улс төрийн намаасаа түтгэлцдэг жишгтэй. Аль нэг намын дарга болдоггүй. Гэтэл парламент төрийн олон урлагч үзэл байдаг олон цогцоор хурдад ажиллаа хийдэг энэ институцийг аль нэг намын дарга даргална гэдэг өөрөө үндсэн хуулийн гажиг. Энийг Арс нам Зэйнхол гэдэг хүнийг улсын хурлын дарга болгоод Арс намын дарга болгоод ихлүүлсэн тийм түүхтэй энэ алдаага бид нас засах хэрэгтэй. Парламентд энэ хэрүүл яагаад орж ирсэн бэ? Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа.
нэг намын даргын сонгуул болоод тэр даргын сонгуул нь намынхаа тогоом дотроос салиад төр рүү орж ирээд төгсгөлд нь одоо юу болж байна вэ гэхээр парламентын спикер огцох үгүй юу? Юу улсын хурлын дараа огцох үгүй юу гэдэг хэрүүл рүү очиж байгаа. Биднээс сурамж аваад эндээс юу болох ёстой гэхээр цаашид улсын хурлын дарга бол аль нэг намын дарга байж болохгүй олон улсын жишгээрээ намаасаа төдөлзээд парламентын арчлыг парламентд ёсыг хамгаалаад зогсож явах ёстой сонирхлын зөрчилгүй итгээд байх ёстой юм байна. Хэрвээ тийм сонирхлын зөрчилгүй итгээд байсан бол аль намуудыг парламентын арчилж аюул учрах нэгээд зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг тэр зогсож чадахгүй нөө гэхээр парламентын толгойд нэг намын дараа гарч ирэх гэж байгаад нь улс төрийн энэ өөр сонирхлын зөрчил талаас бас эвгүй харагдаж байгаа байхгүй. Тийм учраас би шууд өнөөдөр парламентын арчил буюу парламентд яст аюул учирлаа гэж дүгнэж чадахгүй байгаа ганц шалтгаан нь ер нь өөрөө парламентд яс бичгийн тулд аль нэг парламентын дарга нь улсын намын дарга нь парламентын толгойд гарч суудаг энэ буруу жишгээл солих хэрэгтэй юм. Парламентын спикер намын дарга байх тухай эсвэл улсын хурлын дарга үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байх тухай ямар ч үүсэл заалт үндсүүл байх. Тийм учраас бид үндсэн хуулиа буцаад сэргээх эсвэл үндсэн хуулийн дагуу явах уу? Эсвэл энэ гажигдсан одоо гажууд алдаатай арчилд халгаатай байгаа тогтолцоогоо үргэлжлүүлээд явах уу гэдэг сонголттой юм байгаа. Тэгээ энэ сонголтын дээр арчилснаа маш тодорхой байр суурь илэрхийлсэн. За бид бол арчилсан намынхаа хувьд парламентын цэцэрлэг байнга дэмждэг парламентын арчлалын төлөө зогсдог намынхаа хувьд бид парламентыг дахиад ийм сонирхлын зөрчилтэй зөв бус маргаанаар оруулахгүй тул улсын хурлын дарга нь бол аль нэг намын дарга байж болохгүй юм байна. Тийм учраас намаасаа төдөлддөг спикертэй байхын төлөө бид бол туршлага зогсноо гэдэг шийдвэр гаргасан. За алтан хэрэг зохиолч дөрөв За би тодорхой ерөнхий улсын хурлын даргатай холбоотой асуудлыг ерөнхий сайдын өсвөлтөд хамт хийх ёстой гэдгийг тодорхойлох юм л да. Манай бүхий хувьд улсын хурлын даргаыг огцруулах ёстой гэсэн байр суурьтай ишүүд бас саналаа өгсөн. За өргөн барихны алтан бичиг гарын хэсэг зурсан гэсэн үг. Аль эсвэл өмнө тавьж ирсэн шаардлага юу хурлын дарга гишүүний бүрэлдэхээс түтгэлзээд шалгуулах улсын хурлын өдөртөхгүй байх тухай асуудлыг өмнө тавьж шаардлага. Энэ байр суурь ямар аль эсвэл огцруулах гэдэг Төдөлсөд шалгуулах шаардлага тавьж. Бид нэр улсын хурлын дарга ёс суртахууны хувьд улсын хурлын эндрийг энэ маргаантай үед ашиглах ёсгүй гэдэг шаардлагыг өмнө тавьж ирсэн. Сүүлд тодорхой гишүүний баланк дээр 60 гаруй гишүүний тоог өрсөн байна л улсын хурлын даргаыг огцруулах гэдэг асуудал явж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлууд ингээд тусдаа бидний арц намын бүлгээс гаргасан анхны шаардлага бол хэвээрээ үргэлжилж байгаа гэж одоо үзэж байгаа. Тэгээд төгсөлтөнд та бүхэнд хэлэхэд энэ бүх асуудал одоо гарч байгаа энэ худалдаа асуудал сүүлийн 10 жилийн улсыг монголчууд дээр харж байна. Энэ зөвхөн хулгай биш, энэ зөвхөн нөөцний нэг юм эд материалын мөнгөний хулгай биш ээ. Энийний цаана үндэс суурь нь тэр 2016 оны 12 сард хуулийн хулгай хийж эхэлжээ. Нууц давдаг энэ үе таалгаа нээж авчээ. Энэ өөрөө ийм системийн шинжтэй авилгалын асуудал эхэлсэн байна шүү гэдгийг бас та бүхэнд илүү тийм тодтогч хэлье. Баярлалаа та бүхэнд.